Сэмэцэнэ намайг Наран гэрлийн Батгэрэл гэдэг. Би одоо 14 настай. Налах дүүргийн 5 дугаар орооны 103 дугаар сургуулийн 9А ангид сурдаг. Миний хувьд бол хамгийн хийх дуртай зүйл гэвэл зураг зурах. Бас одоо дуу сонсох гэх мэт хобби байдаг. Тэгээд сургууль дээр болохоор намайг илүү их дэмжиж одоо тусалж байдаг хүмүүс бол манай ангийн багш, бас ангийн хүүхдүүд маань. Тэгээ бас манай найзууд байгаа. Би багасаа зураачлах мөрөддөг гэсэн. Тэгээд тэрний төлөө бас их зурдаг. Тэгээд хичээлийн хажуугаар заав гаруул зурна, амралтаараа ч гэсэн зурдаг. Тэгээд миний ирээдүйн мэргэжил бол зураач гэж бүр анхнаасаа төлөвлөсөн байсан. Манай аавын болохоор манай өвөө бас их гарын дүүтэй тийм мундаг хүн байсан. Тэгээд бас манай өвөө эмээгийн талд одоо ээжийн талын өвөө эмээгийн талд болохоор бас тийм зургийн авьяастай тийм мундаг хүмүүс бас байсан гэж ярьдаг. 3-4 ангиас нэг 8-9 настайгаас анх яг идэвхтэй зурж эхэлсэн. Тэрнээс өмнө бол ингийн гээд одоо бусад хүүхдүүд яаж зурдгийг тэр шиг тэгээд зураад явдаг байсан. Тэгээд яг 8-9 нас хүрээд эхлэхэд илүү тийм онцгойлж илүү сайн гарч ирсэн гэж боддог. Ээж аав хоёр бас их намайг их анхаардаг. Тэгээд нөгөө зургийн авьяастыг төрүүлээд олж мэдсэн л дээ. Би нөгөө харан дээр зурна. Тэгээд ээж болохоор намайг дэвтэр дээр зуржий гэд. Тэгээд би дэвтэр дээр зурж эхэлсэн. Тэрнээс хойш тэгээд зургийн дэвтэргээд тэгээд хамгийн гол нь аав ээж маань их тусдим болоод намайг дэмжээд тэгээд урам өгч хамгийн гол нь урам өгч одоо тэгээд тэрнээсээ урамшаад илүү их тийм амжилт гарах үндэс болсон гэж боддог. Одоо налах талдаа бол яг тийм зургийн дэлгүүр гэсэн тийм газар байхгүй. Харин хоттоо орж ирээд зургийн дэлгүүрүүд зөндөө олон амчин тэрлэгөө ороод яг хэрэгтэй гэсэн зүйлээ авдаг. Тэгээд яг тэр анх зураг зураад идэвхтэй болж тэр үед бол нөгөө энгийн хүүхдүүдэд ашигладаг одоо жижигхэн тийм янз бүрийн хэлбэр дүрстэй усан будаг ч юм уу тиймэрхүү зүйлс ашигладаг байсан. Тэгээд явандаа тэгээд илүү сайжрах тусмаа одоо будгийн чанарыг илүү сайжруулад тэгээд одоо хотоос авч байгаа. Усан будаг бол янз бүр гайгүй илүү чанартай гэснийг ашигладаг. Тэгээ харнаа будаг болохоор гадаадаас авдаг. Тэгэхгүй бол одоо жишээлбэл энгийн харнаа будгаар зурлаа гэхэд илүү хатуу байдаг. Тэгээ хатуу байх тусмаа одоо өнгөн тийм сайн гарч өгдөг. Тэгээд илүү зөөлөн харнаа будаг болж байгаа. Тэгээд тосон будаг бол одоохондоо яг энд байгаагаа энгийн байдаг их хүмүүс ашигладаг. Өдөрт өнгөрүүлдэг хуваар бол хичээлтэй үед бол өглөө хичээлдээ яваад тэгээд эргэж ирснийхаа дараа гэрийн даалгавар зэрэг одоо өдөр болгоо хийдэг зүйлсээ хийгээд тэрнийхаа дараа зураг зурдаг. Харин амралтын өдрүүдээр бол шууд өглөө одоо цайгаа уусныхаа дараа ч юм уу шууд ажиллаа хийж эхэлдэг. Одоо тэр нь бол зураг зурж эхлэнэ гэсэн үг юм. Зураг зураад эхлэхээр одоо зөвхөн тэр зурагныхаа тухай бодно. Тэгээд тэр үедээ илүү их тайвширна, зурагнаасаа тийм кайф авна гэж ярьдаг шүү дээ. Яг тэгдэг. Өмнө жилээс идэвхтэй хөргөө зурж эхэлсэн. Тэгээд яг тэр идэвхтэй зурж эхлэхийн өмнө бас нэг хүний хөрөг тэгээ бас Ariana Grande-гийн хөргийг зурж исэн. Тэгээд тэрнээс хойш яг ингээд үзэсгэлэн гаргая гэсэн зорилготой илүү тийм одоо шамдаж зурж эхэлсэн. Тэгээд тэр үед болохоор Ariana Grande-гийн дараа нь Taylor Swift гэдэг дуучныг зурсан байгаа.
Тийм Монгол гадаад аль альнаас нь зурсан. Залуужуул зурдаг гэдэг нь болохоор одоо хүмүүс өөртөөхөө зургийг харлаа гэж бодоход одоо илүү тийм гэгээлэг тийм царайтай болцсон байх юм бол илүү баярлалаа шүү дээ. Тэгээд бас тэгээ мөнгөний баг зэрэг засч өгдөг. Зургийн сонголтын гол зүйл нь болохоор фокус гэдэг. Одоо фокус илүү сайтай чанартай зураг байх юм бол тэр зурсан зураг бас тэрийгээ дагаад илүү чанартай байдаг. Харин бүрсгэр одоо фокус муутай зураг зурх юм бол тэр зурсан зураг маань бас илүү бүрсгээд яг юу одоо зурсан мэддэхгүй тийм болчтой. Одоо илүү олонний танил одоо ихэнч харсан тэр байштэй гэдэг илүү мэдхээр тийм л хүмүүсийг сонгож зурдаг. Сүүлийн үед болохоор би дан хөрөг гэлтгүү босод одоо амтан ургамал гэх мэт байгалийн зүйлсийг илүү бас зурдаг болсон байгаа. Хамгийн хэцүү зурагдсан зураг гэвэл ихэнхдээ тосон одоо сүүлийн үед бол тосон модгаар зурж байгаа. Тэдгээр нь болохоор илүү харнаа модыг бодвол илүү удаан тэгээд бас илүү их одоо чадвар шаардна гэх юм уу да. Тийм арай илүү хүнд болоод ирдэг. Гэрээхний одоохондоо арай зураг байгаа. Тэгж байгаа зураг төлөвлөгөөтэй байгаа. This could be the end of days. Looking at the mess we made. We could go our separate ways. 2018 оны 9 сарын 28-нд үзэсгэлэнгээ гаргасан. Тэр нь болохоор 13 нас гэдэг нэртэй миний анхны бие даасан үзэсгэлэн байсан. Тэрний болохоор 30 орчим бүтээлтэй оролцсон байгаа. Тэр үед болохоор би нэг морины зураг зурж исэн. Тэгэхэд яг зураг одоо 50 дахь өдрийнхөө 5 цагт удажсэн. Яг тэр зургаа дуусгах гад нөгөө зураг нь айгүй том зураг болохоор ерөөсөө дуусгаж юмчихгүй. Тэгээд хичээлийн хайжгаар болохоор их завгүй тэгжсэн. Тэгээд яг тэр зурж дуусныхаа дараа үзэсгэлэн дээрээ очиод өөрөө харахад бол их баяртай байсан. Ягаад гэвэл одоо өөрөө их хөдөлмөрлөөд тэгээд их хүчин зүтгэл гаргасны эцэс тэгээд тийм том үзэсгэлэн гаргаж ирсэн их баярсан. Одоо анхны үзэсгэлэн чинь ер нь үзэсгэлэн гэж ямар байдгийг хүмүүс ихэнх хүлээж авдیں۔ Тэгээд нөгөөний гол нь яг 13 настай байхдаа гаргасан гэд тэр л их онцлог байсан. Хамгийн сайхан үг гэвэл яг тэгж онцолж хэлхээсээ илүү бүгд л яг өөрсдийн шинэ сэтгэлээсээ тэгээ надад дурам хайрлаж өөртөө одоо төрсөн сэтгэлээ бас хуваалцсан л та. Өнгөөр илэрхийллээ. Одоо цэнхэр өнгө гэх юм уу та илүү тайван гэж хэлж байна. Гэрийнхандаа бол яг гэр цэвэрлэн тэгээд хаяа хоол ихтэн туслана. Ихэнхдээ нөгөө зураг зураад их завгүй байдаг болохоор яг тэр боломжлоод иж чаддгүй. Манай гэр бүлийнхэн бол хамгийн их тусдын болдог хүмүүс. Одоо аав ээж гэхэд бүх юмар одоо туслан дэмжин. Манай ах болохоор одоо бичлэг одоо YouTube дээр тавьж байгаа тэр бүх бичлэгийг хийж өгдөг. Эгч маань болохоор миний ард үлдчихээ тэр бүх ажлыг дааж авдаг. Тэгээд бас урам хайрладаг. Тэгээд гэр бүлийнхээ маш их баярлалаа гэж хэлмээр. Тэгээд бас өвөө эмээ маань дандаа дэмжиж идэг. Тэгээд дандаа урмын үг хэлж идэг. Тэгээд тэд нартай маш их хайртай шүү л гэж хэлмээр. Гэр бүлийнхэнтэйгээ одоо ийш жишээ зугаална. Тэгээд салхинд гарна гэж ярьдаг шүү дээ. Тэгээд аялц зугаална. Бас тэгээд гэрийнхэнтэйгээ нийлж тийм одоо янз бүрийн зүйл хийх ч юм уу. Тийм тухайн үедээ яг юу юмэр санагдаж ин тэрийгээ л хийдэг. Айлын баг юм чи их байх нь ирэх. Тэгээд бас айлын баг юм чинь юм хийхгүй л болохгүй. Тэгээд ах эгчтэй туслана. Аз жаргал хийдэг бол ер нь хайртай дотны хүмүүстэйгээ байх үйл хамгийн аз жаргалтай байдаг гэж би боддог. Тэгээд бас тэрнээс гадна гэр бүлийнхэн одоо тий хайртай дотны хүмүүстэйгээ байхаасаа гадна өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд хүн тэрнээсээ аз жаргалыг мэдэрч идэг гэж боддог. Өөрийгөө их азтай гэж боддог. Яг тэгвэл ийм сайхан гэр бүлэн дэмжиж тусалж ийн. Тэгээд бас ингээд янз бүрийн боломжууд нь бий болцсон байна. Тэгээд бас одоо энэ орчин үед ч гэсэн одоо техник технологи хөгжсөн байгаа ч гэсэн энэ ч гэсэн нэг боломж. Тэгээд энэ болгоныг ашиглаж чадж байгаадаа би их баяртай байдаг. Эцэг эхчүүд бас хүүхдүүдээ одоо
ямар авьяастай чадвартай байна тэрийг нь олж илрүүлээд тэрнийхэн тулд одоо яаж дэмжих вэ? Аль болох илүү дэмжиж хөгжүүлэх талаас нь бодсон зүйтэй гэж боддог. Миний зурсан зурагнууд найзууд гэдэг тийм зураг байдаг. Тэрийг болохоор би ээж агаан төрсөн өдөрт зориулж зурсан байгаа. Тэр зурган дээр болохоор хоёр гүлэг бас нэг муурын зулцтай хамт байгаа тийм дүрслэлтэй зураг байгаа. Тэгээд тэрүүгээрээ болохоор бас одоо нүуний тосон модынаас өөр акрилик модгаар зурсан бас их онцлог. Өнгөрсөн жил Prince and Princess International 2018 гэдэг тэмцээнд оролцоод Miss Fashion Model гэдэг шагнал авсан. 6 монгол охин оролцсон байгаа. Монголын багаас болохоор бүгд шагнал авч чадсан. 20 гаруй орны 100 гаруй хүүхэд орсон. Англи, тэгээд Вьетнам гэх мэт одоо янз бүрийн улсаас ирсэн хүүхдүүд зөндөө байсан. Энэ тэмцээн болохоор миний хувьд бас зургаас өөр нэг шинэлэг одоо зүйл болж чадсан. Тэгээд тэрнээр болохоор бас илүү олон зүйлийг сурч мэдсэн. Тэгээд бас илүү олон орны хүүхдүүдтэй харилцаж тэднэртэй бас одоо найз болсон. Тэгээд тэндээс бас одоо бусад хүмүүстэй яг яаж харьцах вэ, өөрийгөө яаж авч явах вэ гэдгийг илүү их сурч чадсан. Тийм эндээс болохоор би шар өнгийн дээл бас цэнхэр өнгийн дээл одоо хийлгээд яг дахиалгаар хийлгэж авсан. Олон орны охид хөвгүүд бүгдээрээ өөрсдийнхөө үндэсний хувцсыг өмсөөд тэгээд тэр дунд нь бас манай Монголын охид өөрсдийнхөө үндэсний хувцсыг өмсөөд алхах нь маш их гоё санагдсан. Монгол үндэсний хувцсыг өмсөөд тайзан дээр алхах үед бол яг би өөрөө өнгөрсөн үеийн тэр мундаг хаттын дүрийг орчин үед авчирсан мэт тийм сайхан мэдрэмжийг өөртөө авч чадсан. Тэгээд өөрийнхөө хөрөг зургийг зурхад бас дээлтэй зураг зурсан. Өөрийгөө зурхтаа болохоор эхлээд толинд харсан. Бас тэгээд одоо шууд толинд хараад зурна гэхээр бас хэцүү. Тэгэхээр нөгөө ямар хувцастай зурх чаа тэр хувцастай байгаа зургаараа тэгээд харж зурсан. Би өөрийнхөө ард байгаа өөрийнхөө хөрөг зургийг болохоор 2019 оны 5 сарын 11-ний өдөр зурж дуусгасан байгаа. Энэхүү зургийг сар гаруй одоо хугацаанд зурж дуусгасан. Бас нэг талтай аюу хэцүү юм билэ. Яг тэр үедээ бас арай жоохон өөр одоо бас хүмүүс чинь ингээд цаг хугацааны туршид бас ингээд өөрчлөгддөг юм билээ. Яг тэр зурж явах явцдаа өөрийгөө яаж өөрчлөгдсөнийг бас харсан. Тэгээд одоо бол арай илүү өөр царайтай. Нэг жил өнгөрсөн ч гэсэн бас арай өөр болсон байсан. Манай ангийн хүүхдүүд намайг айгүй дараахан гэдэг. Тэгээд бас багш нар ч бас тэгж хэлдэг. Ер нь хичээл дээр нэг их юм яриад идэггүй. Тэгээд яг хэрэгтэй үедээ ангийнхантайгаа юм яриад тэгээд хичээлээ их сайн хийдгэлтэй. Чөлөө цагаар болохоор бас нөгөө тэнгэрийн зураг авах туртай, гэр зураг авах туртай. Тэгээд бас гитар тоглоно. Тэгээд одоо гадуур гарч одоо дугуй унана. Тэгээд янз бүрийн одоо тийм жижиг тийм сүнээр ирэхүү тийм чимэглэлийн зүйл хийх туртай. Одоо хүний туртай юу ч хийж болно шүү дээ. Тэр болгоны өөрөө яг ингээд хөгжүүлээд явах хэрэгтэй. Тэгээд гол нь хэрэггүй зүйлд цагаа зарцуулах хэрэггүй. Миний хувьд бол интернет орчинд орохоор одоо дараагийн зурх хүний судалгач юм уу зургийг хайж эхэлдэг. Тэгээд бас би дуу сонсох дуртай болох тэр YouTube орж одоо шинэ ямар дуу гарсан байна тэр болгоныг ингээд үзэж одоо өөртөө цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болох вэ гэдэг талаас нь интернетийг илүү их ашигладаг. Одоо янз бүрийн элдв хэрэггүй мэдээлэл уншдаг ч юм уу одоо хэрэггүй зүйл цагаа зарцуулаад бол дими хайрын цаг штэ тэр чинь. Тэгээд тэр цагаа илүү үр бүтээлтэй өнгөрөөгөөд өөртөө хэрэгтэй зүйл зарцуулж чадах юм бол амжилтанд хүрэх боломжныг алхмаар ч гэсэн урагшиж идэг гэдгийг л хэлхийг хүсэж байна. Хамгийн дуртай баяр бол шинэ жил идэг. Хүүхдийн баяр бол одоо
бусад баяраас илүү онцгой гэх юм уу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол бүх хүүхдүүд баярладаг. Одоо баяраа тэмдэглэж ийш тийшээ аав ээжтэйгээ гэр бүлтэйгээ хамт зугаалдаг, найзуудтайгаа хамт баяраа тэмдэглэдэг. За тэр өдрөөр болохоор бид нар одоо гэр бүлээрээ ийш тийшээ аялж зугаалдаг. Нөгөө жил болгоно тэгээд нөгөө нэг уламжлал болгосон нэг тийм зүйл хийж байдаг. Тэр яг тэгдэг. Би энэ жил 2 дахь удаага өөрөө бие даасан үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгээд энэ удаад болохоор би зурх тартай гэдэг тийм онцлог одоо үзэсгэлэн болж байгаа. 2018 онд гаргаж ирсэн үзэсгэлэн маань болохоор голчлон хөрөг зураг оролцсон байгаа. Харин энэ жилийнх болохоор амтан бас ургамал гих мэт бас тэгээд хөрөгтэйгөө нийлүүлээд ингээд илүү том хэмжээний үзэсгэлэн болж байгаа. Тэгээд энэ жил бас их онцлогтой. Яагаад гэвэл 2 өөр газарт би үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Нэг нь болохоор Голланд банкнаас зохион байгуулж байгаа би ирээдүйн энтерпренер 2019 тэмцээнд шалгарч орсондоо би маш их баяртай байгаа. Голланд банкнаас зохион байгуулж байгаа би ирээдүйн энтерпренер гэдэг тэмцээн болохоор одоо ирээдүйд хүүхдүүдийг илүү тийм бүтээлч бас тэгээд өөрсдийнхөө нөө бизнесийн гарааг эхлэх тийм боломж өгсөн тийм сайхан тэмцээн гэж би өөрийнхөө хувьд бол дүгнэж байгаа. Бусад энтерпренер хүүхдүүдтэй хамт өөрийнхөө одоо бүтээлийг бусдад танилцуулж тэгээд бас хүүхдийн баярын арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байгаа. Blue Mountain Center Norfolk Art Gallery болохоор миний бие зурх дуртай үзэсгэлэн гарч байгаа. Тэгээд энэхүү үзэсгэлэн маань маш олон хүн ирж үзхийг одоо хүсэж байна. Миний ирээдүйн зорилго бол Монголынхаа нэрийг гаргасан дэлхийд алдартай мундаг зураач болохыг хүсдэг. Энэ зорилгодоо хүрэхэд бол би одооноос эхлэн хичээж тэгээд зургийн үзэсгэлэнгээ гаргаж илүү одоо нэг алхмаар урьдчилж байгаа гэж бодож байгаа. Ямар нэгэн зүйлийг бүтээх болгонд минь урам өгч тусалж дэмжиж байдаг гэр бүлийнхэн ялангуяа аав ээж ах эгчтэй өвөө эмээдээ маш их баярлалаа гэж хэлмээр нь бас энэ үзэсгэлэн гаргахад маш их тусдсан болсон Norfolk Art Gallery-ийн ажилчин ах эгч нартай бас Голланд банкны би ирээдүйн энтерпренерт намайг одоо сонгож шалгаруулсан Голланд банкны ах эгч нартай тэгээд бас намайг энэ ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан ИТВ-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Давно решил, что не влюблюсь я больше никогда. А тут явилась ты, мой котик, 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 котик. Был независим, а сейчас так скучно без тебя. Ты сердце разрываешь, с моей душой играешь. И я не против, пусть смеются люди надо мной. Но стоит только мне уснуть, мой зайчик, зайчик, зайчик. Ты тут как тут и вырастают